Оо за. За чи одоо ихтэрээ согтуу орж ирэх нь үү? Юун согтуу ээж. Гэхдээ тэгээ яасан чи? Гадаасаа алхсан чинь утааны үнэр тэгээд энэ автомашины дизель мэдслийн үнэр гээд бүр хүн явахын авралаа. Миний бүр толгой өвдөө дотор муу хараад арай ч үгэртэй ирлээ. Хөөе. За алисүү. Энэ одоо зүгээр хотод ажил төрлөө хийж явж ээж үйлдвэрийн хортой нөхцөлд амьдарч байгаа айтай байх юм аа. Та нарын наад бүр уушиг муушиг бүр авах юмгүй боллоо. Хөөе, өнөөдөр гадаа бүр аим гоё байгаа юм шүү. Хоёлоо гоё банштай цаа чанж явах уу? Тэгэл та. Чи сүмэрч. За. Чи энэ хан халуун цонхоо онгоолгоч чи. Бити наадах чи онгойлгосноос ийсэн. Яг манай дотолд хогны пүнкэр өгдөг байхгүй юу? Тэгэд энэ хавийн хогных нь үнэр бүр амар орж ирнэ бити. Энэ ямар тэнгийн айлын цонхон дор хогийн бөмбөр хийдэг нэ. Энд чинь хол ах хэвээр үсттэй. Мэдхгүй тэ энэ үнэрний стандарт гэж байд юм болов. Яаж яхад манай энэ цайны газар дээр байдаг болохоор энэ хавийн үйлчлэгээний байгууллага бүгд хогоо хийнэ. Амар үнэртэй. Өвөл зонгуул үнэртэй. Гэхдээ хүн чинь уг нь бол гэртэл хамгийн тав тухтай байх хэвээр үсттэй. Одоо тэгвэл чи ингэж цонхоо ч онгоолж чадахгүй. Яасан ч хэцүү юм тий. За. Найз нүгэл одоо сүндэ гарч ирээ. Хөөе, айтаан суу аврыг. За сайхан унтгаа байлаа. Хөөе. Хойлоо цуцаан өнжлөө гаргаад гоё цонхоо онгоолгоод нэх гоё агаартай унт идэх үү. Тэхүү. Хүн дэжүүл унтаа унтагч бас гоё шүү тий. За би цаахан голчод ирдэг. За. Баска. Хөөе баска. Цогооч дгүй нутаа бүр амар орж ирж байна. Миний бүр хоол орсод байна. Юу вэ бас хамар ам битүрцэж байгаа ш. За би цонхоо ачиж тэр. Нэр ямар амар утаа вэ?